Зохиолыг Кисмет Хүсэний, зургийг Сарабат. Тэрэгцэртэй охин. Анна нар ургахаас уртан сэрлээ. Бүхэл шөнийн турш унтаж чадсангүй. Тэр шинэ гэртээ тасаж амжаагүй байлаа. Өглөөний цайны дараа Анна тэрэгцэртэйгээ цонхны тэрэгт суулаа. Тэрээр сургуулийн хашаан дотор цугларч буй хүүхдүүдийг ширтэн суулаа. Анна, чи билнэ үү гэж ээж нь хаалганы хажууд зогсоод асуулаа. Тэр хариу юу ч дуугарсангүй. Тэрэгцэртэй шигдэн баян хуур хөгжмөө чанга тэрэгт суулаа. Өнөөдөр Аннагийн сургуульд явах анхны өдөр. Сургууль дээр тэрийг хинч танихгүй. Тэрнийг хинч мэдэхгүй. Өөрийгөө сэргээхийн тулд Анна намуухнаар хөгжимдөж эхэллээ. "Явъя хонгор минь, хоцрох нь байна шүү" гэж ээж нь аяархан хэлв. "Үгүй, би уншиж, бичиж чадахгүй штэ" гэж Анна хэлэхэд "Тийм учраас л бид сургуульд сурдаг юм шүү дээ. Мэдхгүй зүйлээ сурах нь чухал. Би ийм байж яаж явах юм бэ?" гэхэд "Хонгор минь, битгий санаа зов. Чи найз нартай болно. За, одоо явцгаая" гэж ээж нь хэллээ. Тэр тэрэгцрээ хаалга тийш заллаа. Анна ээжтэйгээ хашааны өнцөгт зогсож сургуулийн хаалга нэгдэхийг хүлээлээ. Анна доош харан баян хуур хөгжмөө чанга тэрвэрч "Хүүхэд бүр намайг харж байгаа даа" гэж бодхоос зүхтмаар, нуугтмаар санагдлаа. Гэвч хаашаа ч явалтай билээ дээ. Анна хөгжмөө чанга тэрвэртэл "Мөрөө" гэж дуугарлаа. Хөгжмийн тэрл их шиг түүнийг тайвшрууллаа. Хөгжмөө дахин дуугаргав. "Мөрөө, мөрөө" гэх аялгау тэрний сэтгэлийг хөгжөөлөө. Анна баян хуур хөгжмөө бидээ нан тоглож эхэллээ. Хөгжимдөх тусам түүнд улам сайхан санагдлаа. Хөгжмөө улам чангаар тоглолоо. Хөгжмөө сонссоор өөрийг нь ширтэн зогсох хүүхдүүдийг ч мартаж орхилоо. Анна тоглосоор л байлаа. "Анна, миний охин дээш хараач" гэж ээжигээ хэлэхэд тойрон зогсох охид хүүгүүдийг харав. Тэд баярлалдан алга ташиж байлаа. "Хөгжим чинь үнэхээр гайхалтай юм аа" гэж нэг охин хэллээ. "Надад таалагдж байна" гэж өөр нэг хүү хэлв. "Чи ээжидийн хуруутай юм аа" гэж бас нэг охин хэлв. "Баян хуур хөгжмийг яаж тоглодог юм бэ? Цаагаад өгөөч" гэхэд "Тэгэлгүй яах вэ? Цаагаад өгье" гэж Анна инээмсэглэн хэллээ. Энэ үед сургуулийн хаалга нэгдлээ. Ээж нь Аннагийн тэргийг урагш түлхтэл хүүхдүүд даган "Хэн Аннатай хамгийн ойр суух вэ?" гэж маргаж эхэллээ. Анна шин сургууль руугаа орон ортлоо баян хуур хөгжмөө тоглосоор л. Сайхан өдөр болох нь дээ.